Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан үзэж байгаа цагийн мэндийг хүргье. Би бол жүжигчин хөөмөрч хомсон сурч Баян мөнх байна. За тэгээд та бүхэндээ нэгэн гоё зүйлийг танилцуулъя гэж бодлоо. 2006 онд Их Монгол улс байгуулагдсан 800 жилийн ой болж байлаа. За тэр үед бол одоо Монгол улсад дэлхийн бөмбөрцгийн газар газрын улс орны хүмүүс зуулж идэж одоо Монголын сайхан их баяр наадмыг сонирхож ирж байлаа. Тэрэнд би 800 морин хуурчаа тоглож байлаа. За тэгээд үүний дагуу бас нэгэн сайхан гадаадын жуулчлал зориулсан одоо эртний түүхийн хамаатай тийм сайхан урлагийн тоглолт явагдаж. За энэ тоглолтод би бас хөөмөчнөр оролцож тэгсэн чинь оролцож байхад бүх урлагийнханд хүзүнд нэг юм зөвлөж оруулж байсан. Тэр юу вэ гэвэл их хааны алтан гэрэг байсан юм аа. Тэгээд алтан гэргийг бүгд урдгийнхан зүүж ингэж орж ирсэн. Тэгээд би гайхаад энэ ямар учиртай юм бэ гэсэн чинь их хааны үгээр мэдээ дамжуулах хэлж төлөөлөгчд энэ алтан байцыг зүүргүүд явуулдаг байжээ. Одоогоор хэлэх юм бол гадаад паспорт. За тэгээд тэрнээс хойш би мэдж авчихад энийг үргэлж хүзүүндээ зүүдэг байсан. Тэгээд 2009 онд би өвөр Монголд анх ирээд тэгсэн чинь манай шавнар найз нөхдөд бүгдээр үгүй энэ чинь ямар гоё идвэ, энэ чинь юу юм бэ гэд барьж үзэж болох уу, харж болох уу, уншиж үзэж болох уу гэд тэгээд бодноо гэдэг үзүүд хүмүүс их сонирхоод энийг хаанаас авч болох уу, Монголд хийж гинэ үү гэд. Тэгсэн чинь яг одоо 20 жилийн дараа одоо манай ирээнд байрлах Metal World компани маань энэхүү сайхан алтан мөнгөн гэргийг маань үйлдвэрлэж эхэлжээ. За тэгээд энэ алтан гэрэг, энэ мөнгөн гэрэг. Алтан гэргийг бол цэвэр шар гуйлаар хийсэн цул гуйл. За ар өргөө сайхан силбертэй, цэвэр яг гэргийнхаа хэлбэртэй. За мөнгөн гэргийг нь бол цайраар ингэж хийсэн, цул цайраар ингэж хийж өгсөн. За ийм сайхан. За уртлынх нь бичиг нь бол Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын Далай хааны гэд ардхыг та бүхэн авч яагаад уншаарай. За ийм сайхан иш төлөөлөгч алтан байж байна. Манай монголчууд дээд хувцас өмсөд дээлэн дээр гоёл болгож хүзүүний зүйлт зүүдэг. Зарим нь бол шонхор зүүдэг, зарим нь хааныхаа хөргийг зүүдэг, зарим нь өөр нэгэн хас тэмдэгч юм уу зүүдэг тийм ээ. За тэгвэл миний хувьд бол энэ сайхан хааныхаа энэ алтан гэргийг, мөнгөн гэргийг зүүлэх зүгээр юм болов уу гэж бодож байна. Бид бүхэн чинь гадагшаа дотгошоо явна, газар орноосоо гараад өөр улсад очино, өөр газар очино, гадаадын хүмүүс гайхаа харахад энэ бидний өвдөж юм байна. Өглөө зүгтээс энэ их сайхан юм ич төлөөлөгч байж байгаамаа. Гадагшаа гадар оронд гарахтаа бид энийг зүүж бэлэгдэж явдаг юм а гэж бас ингэж хэлж бас болно. За гадаад паспортын маягаар одоо хятадаар хэлбэл хуужаа маягаар одоо гэсэн үг, тухайн үеийн хуужаа гэсэн үг. За тэгээд та бүхэн маань бас дахин хэлэхэд шинэ айл гэр болж байгаа шинэхэн хосууд. За эрэхтэн шинэ хөргөн нь алтан гэргийн зүгээд, шинэ бэр нь мөнгөн гэргийн зүгээд, дээрээс нь өөрсдийнхөө нэрийг ард талд нь ингээд жаахан бичүүлээд, доор нь хуримлсан өдрийнхөө он сарыг ингээд сайхан бичүүлээд, дурсгалтай юу байна? Өөрийнхөө дурсаж явах, үргэлж дурсаж явах, хайрлаж явах бүхнээ энэ дээрээ хүндэтгээр тэмдэглэж бичүүлж болно. За тэгээд аав ээжүүд нь хэдэн хүүхэдтэй бол бүр хүүхэдтэй өмбөл зээдээ тийм ээ. Өмбөл зээдээ одоо нэрийг бичээд дурсахдаг юм уу? Эсвэл бол ургийн овгийн нэрийг бичээд дурсахдаг юм уу? За цаашлбал одоо уралдаан тэмцээн зохион байгуулалт та бүхэн энэ хэмжээгээр нь 1-р дэс 2-р дэсийн шагнал болгож алтан мөнгөн медаль болгож бас хүргэж болно. За дээрэс нь энийг том хэмжээгээр шөө бага хэмжээгээр шүү илүү том бүр энэ 20 см, 30 см. За иймэрхүү маягаар таны хүссэн загвараар одоо мөнгөөр хийх юм уу? Одоо мөнгийг цайраар хийх юм уу? Зэсээр хийх юм уу? Гуйлаар хийх юм уу? Танд одоо хүссэн хэмжээ загвараар хийж байна. За энийг бол одоо дээр нь нэгийн тоо бичээд 1-р дэст орсон, 2-ын тоо бичээд 2-р дэст орсон гэж уралдааны шагнал, морины банд тийм ээ. Одоо бүхийн төрөв шагнал одоо шагналд орлуулж ингэж бас өгч бэлэгдэж өгч болно. Гэртээ ханан дээрээ ингэж сайхан дурсгаж энэс том хэмжээгээр бас хэвлүүлж хийлгэж бас болно. Энэ хүссэн хэмжээгээр хүссэн одоо үгээр бичүүлж хүссэн зураг сийдүүлж ингэж сайхан бичүүлж хийлгэж болно. За ийм бүрэн боломжтой. Тэгээд монголчууд та бүхэн бүгдээрээ баяр зүсгэл дээр анхаарч их хааныхаа ич төлөөлөгчийн алтан мөнгөн гэргийн зүүж явахыг хүсье.